Оксфорд их сургуулийн газар зүй байгаль орчны сургуулиас говь цөлөрхөг бүс нутагт амьдарч буй иргэдийн ахуй амьдралын талаар олон улсын баг хурлыг 7 дахь удаага зохион байгуулсан байна. Тус уулзалтад Монгол төдийгүй цөлөрхөг бүс нутагт амьдардаг бусад улсаас эрдэмтэн судлаачид оролцож судалгааны ажлуудад танилцуулжээ. Энэ удаад Америк нэгдсэн улс, Япон, Европын орнуудаас 20 гаруй монгол судлаач эрдэмтэн оролцохоор ирсэн байна. За улсын хурлын дараа амар ёслолын тэргүүтээ төлөөлөгчид Британи улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд уг хуралд оролцож Монгол судлаач эрдэмтдтэй уулзжээ. Энэ хурал цөлийн хурал нэрээр 14 жилийн өмнөөс зохион байгуулагдчихэ. Жилд 2 удаа болдог байна. Оксфордын их сургуулийн газар зүй байгаль орчны сургууль дээр төвлөрч хийгдэж байгаа хурал бөгөөд Монголын газар зүйг судалж байгаа тул Монгол судлалд хамар болж байна. Өмнө нь утга зохиол, түүх, соёлын хүрээнд Монгол судлалыг ойлгож ирсэн бол одоо энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэйг тухайн хурлын үеэр онцолжуулаа. За Оксфордын их сургуулийн газар зүй байгаль орчны сургуулийн багш доктор Ариэла хэрн Хүн амын газар зүйн чиглэлээр хичээл заадаг бөгөөд 2004 оноос хойш Монголын хөдөө орон нутагт малчдын ахуй амьдрал, бэлчээр ашиглалт, тэдэнд тулгарч байгаа сорилт бэрхшээлийн талаар судалж байна. Ариэла уламжлал болсон энэ хурлын гол зохион байгуулагч нь юм. За миний бодлоор том уулуурхай, ялангуяа нурсын уулуурхай нэх бас мэдээж уур амьсгалын оролцоолд нөлөөдөг. Тэр бас анхаарал тавих хэрэгтэй. Тэгвэл Оксфордын их сургуулийн газар зүйн техникийн профессор Ричард Волкер газар хөдлөлт түүний хагарлын талаар судалдаг. Тэрээр Монголд болсон томоохон газар хөдлөлт хагарлын талаар судалжээ. Монгол улсын шинжлэх ухааны академи болон их сургуулиудтай хамтран Монгол улсад маш олон судалгаа хийсэн. Учир нь Аз тивд томоохон газар хөдлөлтүүд болсон. Үүний нэг нь 1905 оны Булнайн газар хөдлөлт юм а. Тус газар хөдлөлт бол твийн хэмжээний газар хөдлөлт байсан. Мөн Говь Алтай аймагт болсон газар хөдлөлтийг нэрлэж болно. Эдгээр газар хөдлөлтүүдээс үүссэн газрын их хагарал урт хугацаанд хадгалагдаж үлддэг. Тиймээс тус хагарлууд нь байгалийн өөрийн баримт болж мөн бидэнд газар хөдлөлтүүдийг судлах боломжийг олгож байна. Тэгвэл Оксфордын их сургуульд доктороор сурч байгаа мөнх Эрдэнэ Монголын малчид дижитал технологиг ашигласнаар амьдралд нь ямар өөрчлөлт гарч байгаа талаарх нийгмийн өөрчлөлтийг судалж байна. Энэ хуралд оролцож байгаа эрдэмтдийн 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн малчдын талаарх суурь судалгаа түүний докторийн ажлын нээлттэй их сурвалж юм. Оксфордд байгаа судлаачид Монголын тухай хийж байгаа судалгааг бол та нар сая удаа зах цухаасан сонслоо тийм үү? Үнэхээр өргөн далаастай зөвхөн Монгол гэхгүй Монголын асуудлыг ойролцоох бүс нутаг за мөн дэлхийн асуудалтай холбож судалдаг ийм цараатай өргөн хэмжээний судалгаа хийж байгаа нь бол дэлхийд ерөөсөө л эрен бэлхэн бол эхний хэддээ л зогсохоор ийм чанартай судалгаануудыг байнга гаргаж байгаа хүмүүс байгаа. Мөн энэ удаагийн хурлын нэг онцлог бол Дундгов аймгаас малчин гэр бүл ирсэн байлаа. Төмөрсөх эхнэрийн хамт ур амьсгалын өөрчлөлт нутагтанд хэрхэн мэдрэгдэж байгаа талаар ярихаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хөл тавиад байгаа нь юм. За тэд ундны гадрын ус татарч өв сургамлын төрөл зүйл багасныг онцолж байлаа. Хөрсний усны ховрол маш их болсон манай хоёр. Энийг бас уулуурхайтай хамаатай байж магадгүй бид өөрийн хувийн бодлоор дүгндэг. Одоо энэ хураа газрын хамгийн гол амьтан яалтчгүй тэмээ байна. За дэлхийд дахинд бас өндөр уулын бүслөөр за мөн дэлхийн хураа газар болох энэ говь тал хэрд байгаа тэмээний талаар бол онцлсоор байгаа. Тэгээд тэмээ маань өөрөө бас байгаль дэлхий амьтан гэдгээрээ бас энэ цөлийн баатар байна. Тэгээд энэ тэмээнийхэн талаар энэ олон улсын одоо энэ цөлийн хуралд ярьсан дамас баяртай байна. Оксфордын газар зүй байгаль орчны сургууль дэлхийд тэргүүлэх байранд бичигддэг төдийгүй оролцож байгаа судлаачдын чансаач мөн дээгүүр бичигдэнэ. Энд яригдж байгаа судалгааны бүтээлүүдийг шийдвэр гаргахад хэрхэн ашиглах вэ гэдг нь чухал юм. Энэ нэртэй эрдэмтэд Монголын асуудлыг сулж байна гэдэг бол өнөөдөр биднэрт маш олзуурхалтай сайхан зүйл. Сайн зүйл. Нэгд энэ Монгол судлал өргөжин тэлж ийн гэсэн үг. Нөгөө талдаа харин бид юу бодох ёстой вэ гэхээр яаж бодлого боловсруулагчид яаж Монголын одоо энэ төрцөг удирдах байгаа шийдвэр гаргаж байгаа нөхдүүд маань энэ судалгаануудыг өөрсдийнхөө бодлогот авч тусах вэ гэдэг асуудлыг бид нэр бодох ёстой байна. Мөн энэ хурлын үеэр улсын хурлын дарга Амар Баясгалан Оксфордын их сургуулийн захирал Лорд Уильям Хейттэй уулзсан. Түүний хувьд Британий парламентын гишүүн гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Улс төрийн албан тушаалаас буусны дараа сайн үйлсийн ажил хийж ном зохиол бичгэд ихээхэн цаг хугацааг зарцуулах болжээ. Оксфордын их сургууль нь боловсрол судалгааны 45 коллеж, байнгын хувийн танхимууд, эрдэм шинжилгээний танхимууд, судалгааны төвүүдээс бүрддэг юм.
나오나고